Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх Монголын хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дэд цол одон медалаар шагналаа. Хүүхэд багчуудын хөгжилд зориулсан хүмүүжил соёлын олон арга хэмжээг санаачлан амжилттай хэрэгжүүлж, тэдний мэдлэг ур чадварыг дээшлэхэд зориулсан ном бүтээл төрөн, суурь боловсролыг системтэй олгож, сурах арга барилыг эзэмшүүлж, хүүхдийн байгууллагын дээд боловсролтой мэрэгчлэн бэлдэх тогтолцоо нэвтрүүлэн, хүүхдийн байгууллагын хөгжилд дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын хүүхд залуучууд хэвлэлийн төв хорооны нарийн бичгийн дараа гасан Гавьяат багш Чулуун гомбын цэрэн дулуунд ардын багш цол хүртээлээ. Гавьяат багш цолоор Монголын пионерын байгууллагын төв зөвлөлийн дараа гасан Даваагийн Сүрэнжав, нийслэлийн Баянзүрх дүүргийн Баянзүрх зохицлбор сургуулийн захирал асан хүүхдийн байгууллагын Ахмад Ажилтан, Содномын цог, Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн доктор, дэд профессор Намсрайн Мира, сэтгэл зүйн сургуультай судалгааны төв төрийн бас байгууллагын захирал багш Дуунын Оюун Чимэг, Бяцхан цонх сэтгүүлийн эрхлэгч Бэх очрын тогтох жаргал нарт хүртээлээ. Гавьяат жүжигчин цолоор чөлөө дуран бүтээлч хүүхдийн дуучин ерөөлтийн наран цэцэг, хүний Гавьяат эмч цолоор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эрчим дэмжлэгийн дасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч клиникийн профессор Эренцэн Доржийн Батсолонго, Сүхбаатарын одонгоор олон улсын хүүхдийн найрамдах зохицлборын зөвлөх Гавьяат багш Түлшгийн Дөвшин нарыг шагналаа. Хөдөлмөрийн гоёны Улаантүгийн одонгоор 6 хүн, Алтангац одонгоор 5 хүн хөдөлмөрийн хүндэт медалаар 5 хүнд тус хүртээсэн юм а.